Ардын хувьсгалаас өмнө хүн амынх нь 90% нь бичиг үсэг тайлагдаагүй байсан Монгол улс ардын хувьсгал ялснаар хүн бүр дээд боловсралтай болохоор уралдаж байшин хашааны өнцөг бүрт өглөө болгон шахуу их дээд гисэн тодтголтой сүржин нэртэй даржин сургуулиуд байгуулагдаж эхэллээ. Энэ их дээд хэмээх сургуулиудын тоо 200 хол давсан гэж байгаа. Ихтэй сургуулиудын тоогоор дэлхийд ихэд дээгүүр давхиж өнөө бидний бахархан дуурайх үлгэр болж дэлхийн хөгжлийг түүчээлэн байгаа Англи, Америк, Хятад, Солонгосоос хэдэн 10 дахин илүү дээд сургуультай болоод авлаа. Айл өрх бүрт дээд боловсролын төлөөх социалист уралдаан өрнөж ээж аавууд маань эмээ өвөө айл өрх бүрт дээд боловсролын төлөөх социалист уралдаан өрнөж ээж аавууд эмээ өвөө нар хүүхдүүдтэйгээ зэрэгцсэн өнөөх борооны дараах мөөг шиг олчирсан дээд сургуулиудын зүг эрдмийн жолоо залж эхэллээ. Дээд боловсролын диплом өвөртлөх хүмүүн заяан төрсөн эрхэм үүрэг тооцогдож диплом хэмээх тамхтай өнгө цаасны төлөөх тэртех бичин жилийн зуданд уруудан туугдсан адуун сүрэг мэд 20 гаруй жил сүрэглэн давшсны хүчинд 2 сая гаруй монгол маань 100% дээд боловсралтай болсон нь дэлхий дахинд тунхаглах нь тэрэ. Бөөрөнгийн гарыг минь хавтгай болж нөхцөл бүр дээд юмс нээлттэй болсон цаг дор байгалийн баялгаа ашиглаж улс гүрнийг хөгжүүлэх барилга барьж зам тавьж нүүдэлчин Монгол маань шинэ Монгол болохоор зоригшуулуудан улсын маань тэргүүлэх чиглэл уул уурхай хэмээн лоозондож их бүтээн байгуулалт гихчийг өрнүүлвэ. Гэвч чамин үгтэй уран үрээтэй хоосон лоозондоод уул уурхай өгөөжөн өгч хот сүндэрлэж зам харгуу зураачихгүй гас хойно өнөөл олон дипломуудын маань хэрэг гарсангүй те. Ингээд зам барилгаан барьчих алдарт уул уурхай машин механизма ажилуулчих мэрэгжилттэй ажилтны ирэлд ноёд түшиндүүд маань гархан тэрэ. За бүгд их дээд сургууль төгсөөд оюуны лямхай бүрэн дэлгэрсэн батлагтай болсон тул дарга болно. Шилэн ордонд сууж ширээний ард тухлана гэдэл ойлгочихсон болохоор ноёдын маань эрэл текстгээд өндөрлөж мэрэгжилтэй ажилтан улаан номонд орсныг ухаарлаа. Нэгэнт бүтээн байгуулалтан оролцох мэрэгжилтэй монгол ажилтан үгүй тул хужаа хөршөөсөн ажилтан өрн залж залагдсан ах нар маань нутаг уцалгүй талын Монголд хүргэн орж өсөж үрдсээр хүн амын маань 3-1 нь Хятад болоод авлаа. За тэгээд хужаач гэлтв. Дэлхийн хамгийн хаалттай зандалчин улс болох бүгд найрамдах Солонгос улсаас ажилчид залхан тэрэ. Байдал нэгэнт иймд хүрсэн тул төр улсын маань тархийг базалж судсыг барин суугаа ноёд маань гэнэт ухаарч дээд боловсрал гихчийн сүрд дарагдж сүүдэрт нь бээрч мартагдах шахаад байсан мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийг тордож социализмын үед жинхэнэ ажилчин ангийг бэлдэж байсан залгамж улбаагаан гэрэлтүүлэн бадраахан наандаж олонд цаандаж улс гүрэн тустай гэдгийг оройтсон ч ойлголоо. Ингээд л мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв рүү төр засгийн маань нүдчих тарих зүрхэн чиглэж тэдний материалыг ваазыг бэхжүүлэх 28 жилийн түүхтэй манай аймгийн мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвч бас нэлээд шинчлэгдэж өргөжлөө шүү. Тодруулаад хэлэх юм бол мянганы сорилын сан уул уурхайн чиглэлээр улс таал номер 1 Монголын алт компани зэрэг байгууллагуудтай хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж сүүлийн үе үйлдвэрлэлд шинээр нэвтэрч байгаа тоног төхөөрөмжүүдээр дадлагын байраа тогтчулсан гинэ. Бас болоогүй. Мэргэжил ур чадвар төлөвшил гээд бүхий л чадлаараа фреш хүмүүсийг төгсөхийн тулд багш нар нь чадвартай байх нь хэнд ч ойлгомжтой. Иймээс сүүлийн 2 жил Энэтхэг, Австрали, Франц, Герман, Хятад гэх мэт нэлээд хэдэн оронд 13 багшийг дадлагжуулж мэргэжил дээшлүүлээд амжлаа. За цаашлуулбал цахим номын сан тайлгэн, цайны газар тайлгэн. Тэр нь оюутнуудаа хөнгөлөлд бонусыг ч үзүүлдэг гэсэн шүү. Багш нар нь ээлдэг, сурах орчин нөхцөл бүрдсэн нь тодорхой.
Энэ эрдэм мэдлэгийн далаагаас та зөвхөн л савныхаа хэрэл хутгаад авахд хангалттай. Дахиад хутгасан ч болно шүү. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ерөнхий боловсролын сургуулийн 9-р анги төгсөөд мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд орж 2.5 жил суралцж төгснөхийн дараа насан туршидтын ангид элсэн дахин нэг мэрэгжилтэй болох боломж ч бас бий. Энэ ангид 1 жил хүртэлх хугацаагаар суралцсан. Ингээд 3.5 жилийн дотор 2 мэрэгжилтэй болох боломж ч бас байна шүү. 9-р ангиан төгсөөд орсон суралцагчдад 2.5 жил суралцаа төгсөхдөө бүрэн дунд боловсролын бүрэн эзэмссэн гэрчилгээ. За дээр нь мэрэгжлийн үнэмлэх, мэрэгжлийн зэрэгтэй болоод аван шүү дээ. Хэрв та хүсвэл цааш нь үргэлжлүүлэн дараагийн шатны сургуульд суралцах зам мөрөө нээлттэй болох боломж ч бас бий шүү. Өөрийн орон нутагтаа гэр орноос холдолгүй суралцаж тэтгэлэг аваад мэрэгжилтэй болж төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө өөрсдийнхөө гэрэл тэрээдүйн төлөө ажиллаж хөдөлмөрлөх нь ховорхон боломж хийгээд бас бахархал шүү. Энэ зөвхөн хүүхдүүд ч хамаатай бас. Эрхэм ээж аавууд ч наашаа сонорч лээхэд алдахгүй биз. 2012 оноос эхлэн үндэсний мэрэгжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр гэдэг буйнаа нэмсэн хөтөлбөр хөтөө хотгүй хэрэгжихэн тэрдээ. Энэ хөтөлбөрт 24-өөс дээш насны иргэд 1 жил хүртэлх хугацаагаар суралцаж хүнд машин механизмын оператор, термин оператор, гагнуур, барилгын засал чимэглэл, ойдол гэх мэт мэрэгжилтэй болохоос гадна суралцж байхдаа бас цалин авна гэж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэлэг буюу цалин аваад дээр нь хоол унааны мөнгө, за сумаас ирээд байр сав хөлсөлд суралцж байгаа оюутан агаа эгээ нарын маань байрны түрээсийн мөнгөийг ч бас өгч гэж байгаа шүү. Мөн нийгмийн даатгалын шимтгэлээж төлөвлөчих нь гэж байгаа. Үүнээс чухал нэг зүйл бол ажилд орох газартаагаа гэрээ байгуулчихад сурч байгаа болохоор төгсөөд ажил олдох болов. Олдсон ч ажил маань цалин өгөх болов. Үгүй болов гэж толгой өвдөж, дотор нь муухайж, үе даралтай ихсгэх ямар ч шаардлага байхгүй. Насан туршидтын сургалтанд дээр өгүүлсэн диплом гэднийхээ үн цэнийг гаргаж чадаагүй болон басгүй дарга гэдэг сэтэр зүүж явсан мэндагт нь удаж суралцаад амжсан гин шүү. Тодорхойлбол дээд боловсралтай 20 гаруй хүн суралцаад төгссөн байна. Өөнөр мартснаас манай дадлагын байр бариа дуусч байгаа гэж байгаа. Хөдөлмөрийн үнц нь хөдөлмөрлөхийн амтыг мэдэрч гисэн цаадуул чинь амжиргаатэй. Тэгээд бас 200 хүүхдийн дотор байр барихаар ханцуу шамалцгааж байгаа гин шүү. Дорн сүндэрлүүлчих нь үсттэй. За тэгээд ийм алтан боломжийг хүүхэд томчууд гэлдэхгүй алдахгүй хичээж мэрэгж сургалт үйлдвэрлэлийн төв рүү эрдмийн жолоо залж бүр уралдцаах болсон байх шүү. Сүүлийн үед хамгийн эрэлттэй хийгээд өндөр цалинтай ажил мэрэгчлэр мэрэгчлээ ажилтан бэлтгэж байгаа болохоор аргач үгүй үсттэй. Ямар мэрэгчлэр гэж үү? Одоохон хэлээд өгье. Тогооч, барилгын цахилгаан, засал чимэглэл, өрлөг, мужаан, сан техник, автомашины засварчин гэдэл үргэлжлэн шүү дээ. Алийг нь сонгохоон та бүхний мэрэгэн оюун мэддэг бай. Та юутай азтай. За хүүхдүүдээ бүгдээрээ 9 сарын 1-нд мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд нэг ангийнхан болж уулзцгаая. Мэрэгжил мэдлэгийн наран цацал, мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв. Миний сонголт бас бидний ч сонголт. Баярлалаа та бүхэндээ.